За тавлаг байхаа. Тавлаг. Үйл ажиллагаа сайхан болж байна. За баярлалаа мэд. Одоо ястан үндэсний эдийн ондаад энд ирээд одоо би амтлан гэж би бодсонгүй энийг амтлах гэж би сумаас сум руу их хол километр мэдээж явна шүү дээ. Тий. Нэг доор одоо бүр сайхан арга хэмжээ болж байна. Энүүгээрээ дагаад бас үндэснийхээ одоо энэ Монгол угсаатныхаа хоолны дундаа тэр ёсныг одоо гаргаж ирж байгаа сайхан одоо болж байна. Ер нь бол ийм арга хэмжээг маш их олоодаа таас явуулдаг. Танд олон одоо үе бас одоо угаасаатнуудаас одоо хатснаас хэлмээр байна. Нэг Монголын гард өндөр тогооч хүн бол бас галын бурхад болсон эдийн ондааныхаа яс жайгийг авч явдаг эртний одоо хүн гүрний хаадаг үйл юм уу эцэг бүх хаадаг бас байдаг л байсан баг тийм ээ. Энийг бас яг тээж явна гэж боддог. Ер нь тухайн улс орн хоолны хамгийн гол юм одоо үс хоёд байдаг. Өнөөдрийн арга хэмжээ сайхан болж байна. Тэгээд өнөөдрийн арга хэмжээ ямар ч тай тий ямар үйл ажиллагаатай бас болж байгаа юм. Тэгснээр одоо Монголынхаар түмэнд болон үндэсний хоолыг түгээж байгаа соёлноос юу юм те. Ер нь одоо энэ хугацаанд таны хийж ирсэн хөдөлмөр зүтгэл ер нь тогоочийн салбарт ажиллаад маш олон зүйлийг бас хийх шүү дээ. Хийж ирсэн ажлуудаасаа сайхан болдог. Танилцуулаач гэж би бас түүнээс хүсмээр байна. Би бол одоо яг энэ Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумын гавьтай цар савгтаа одоо үйлдэх юм байгаа. За тэгээд манай одоо Ховд аймагчин онцлогтой Монгол улсынхаа одоо батлаа бол одоо ясны өглөөний нутаг Ховд хот гэж ярьдаг шүү дээ. За тэгээд тэр чүүднээс нэг хоёрт бол би анх одоо 81 он нэг тогооч болсон. Тэрнээс хойш одоо яг энэ тогоочийн мэргэжлийн сургуулийн төгсөөд нийтийн технологи тэгээд одоо энэ Ташлууд доогийн газрын бас бакалавр хүн судлалын мэргэжилтэй ийм хүнэлтэй. Тэгээд би хүн судлалын магистрийн зэрэг хамгаалалтаа бол Монгол одоо угсаатны хоол судлаар одоо юу магистрийн зэрэг хамгаалсан 2000 оны ихээр. Тэр цагаа тэрийг одоо судалж байгаа үеэсээ эхлээд одоо миний багш бол Томбаяр гэдэг Монгол Улсын зөвлөх инженер. Ийм багш миний судалгааны ажилдаа намайг дэмжиж тусалж ингэж явсан байгаа. За би анх тогоочийн мэргэжилс миний одоо технологийн багш одоо доктор Дархуу багш маань байгаа. Би бас гайгүй одоо энэ салбартаа гайгүй одоо эзэмтүүдийн одоо шавн. Тэгээд тэр ачаад одоо багш нарынхаа анхны надад ихэл тавьж өгсөн мэргэжил. Дээрээс миний энэ одоо тогооч хэдэн мэргэжилээс сонгоход миний том ах надад одоо сонгож өгсөн. Тэгээ ахыхаа сонгож өгсөн энэ мэргэжилийг ямар ч байсан оройролтын хүртэл одоо зүтгэхийн тулд 2 гоо сэжигтэй явсан байгаа. За тэгээд би энэ анх одоо энэ мэргэжилийг эзэн цагаас хойш тогооч гэдэг хүн зөвхөн хоол хийдэг юм биш. Тогооч гэдэг хүмүүс судлаач байх ёстой. Тэний санаачлагч байх ёстой. Энэ одоо өөрийнхөө мэдсэн чадсан зүйлээ бусад түгээж явах ёстой гэж талаас нь тэгээ өөрөө тэрийг түгээхийн тулд өөрөө чадвартай байх ёстой. Өөрөө чадвартай болохын тулд бусдаа одоо туршлага судлах хэрэгтэй. Урд үеийнхээ ахмадуудаас одоо суссан мэдсний авч үзэх ёстой гэсэн ийм зорилго тавьж одоо энэ мэргэжилийг 2 гоо сэтгэлээр одоо төсөө одоо юм байна. 40 хэдэн жил одоо энэ салбартаа явж байна, ажиллаж байна. Тэгээ одоо мөн одоо мэргэжил нэгтэй нөхцөл одоо дараа үеийнхээ хүмүүсийг сурч хүмүүжүүлэх, тэрийг чадваржуулах энэ бүх юмдаа өөрийнхөө сэтгэл зүрхийг зориулж яваа юм л хүн. Тэгээд яг би бол хэдий ч энэ хоол гэдэг юм бол яхаар хүний амин хэрэгцээ шүү дээ. Амин хүн одоо мэдээж хоол гэдэг юм данаасаа өөрийнхөө биеийн алдсан энергийг нөхөн. За ингээд тэр үүднээс судалгаа хийн. Дээрээс манай монголчуудын нүүдэлчин их овгийн одоо эдийн ондаа гэдэг бол одоо дэлхийн нийтийн эдийн ондааны ихэл юм. Дэлхийн нийтийн эдийн ондааны ихэл юм гэж. Тий. Яагаад гэвэл одоо би бас хоолны буйнд маш олон оронд үзлээ. Сайхан үг гэж байна. Тий. Их олон оронд үзсэн. Тэнд бол одоо бидний нүүдэлчин өвгдээдсэн тэр нүүд явахтай хийжээс эдийн ондаа үлдсэн байна. Тэрийг тухайн улс орн өөрийнхөө онцлог бүрдээд хөгжүүлсэн. Тэгэл одоо Кыргызстан, Узбекистан одоо юу гэдэг осчсон тэр биш.
дээр нь одоо манайх ч одоо Оросын социализмд Оростой хамтын ажиллагааны хүрээд яасан байхад Бааварын соёлыг бас эзэмшсэн. Монгол энэ бид энэ Монголд одоо хүний нэг онцлог байна. Ямарваа нэг юм дасан зогсож чадвартай. Дээрээс нь нэг юм харах юм бол тэрийг балжуулаад ингээ явах сэтгэмжтэй. За энэ одоо ухаан нүүдэлчин бид өгдөөд бидэнд тусанд нь шингээгээд үлдээсэн. Ийм л авсан. Тийм учраас Монгол одоо тогооч монголчуудын тэр эдийн ундагаа боловсруулж иддэг арга тэрийг шингээд иддэг тэр ёс таг бол өнөөдөр яг цэврээрээ Монголд л байна. Монголчуудад л байгаа. За одоо жишээ нь яг одоо бас нэг дотгоцол талны үхээр манайд ч ар өвөр Монгол гэж яриад байгаа шүү дээ. За ар Монгол гэдэг нь их Монгол одоо бүгд найд Монгол аас тийм өвөр монголчууд хэдийн харин гэдэг өвөр Монгол. Гэтэл манай одоо хааж байгаа сүүлийн үеийн залуучууд Монгол үндэснийхээ тэр юмыг мартаад бусдын тэр одоо юм руу хошуурч байна л да. Энэ юунд би зүгээр ингээд одоо дутагдлыг бусдаас хайхаас биш. Бас мэрэгжлийн энэ хүмүүс бидэнд дутагдл байна гэдэг үүднээс одоо энэ уламж эдээ ундаа гэж энэ соёлыг залуучуудад түгээж үлдээе гэж л одоо бодсон үүднээс бид энэ ажил мэргэжил уралдаан хийж авцгаа энэ Монгол үндэсний уламж эдээ ундаа гэдэг нь сүүлийн 13 жил тусна гарч ирсэн. Гэтэл энийг нь одоо төр засаг бас ойлгоод 50-100 залсын хараад тэр хэтийн одоо хөтөлбөртэй одоо Монгол үндэсний эдийн ондоо голдон улсад сурчлан дэлгэрүүлээгээд бас заагаад оруулаад өгчлөө. Тэр нь бидэнд бас их дэм болж байна. Төр засаг ийм баримт хүч гаргаад өгчгөр нь мэргэжлийн биш бид хүмүүс ч одоо тэрийг мөн тийм байлгахын тулд одоо ингээл санаачлал одоо өнөөдөр хийж байгаа үйл ажиллагаа энэ одоо Ховд аймагт бол 20 гаруй одоо угсаатан байсан бол одоо өнөөдрийн үед бол 9 угсаатан шүү. Яг 9 хичнээн угсаатны одоо 9 угсаат яг 9 одоо ингээд энд байгаа 9 угсаатан 9 тий. За одоо энэ 9 угсаатны одоо бүгдөө тоогооч байна уу? Нэг бол бас ер нь бол тоогооч. Тэгээд энэ хэд чинь цаана тусалж байгаа нь дээж нэмээс гэр бүл бүгдээ манай одоо угсаатны ийм байсан цай бидэд бичлэг хийж таараад тий амаа бол за бэржид манай одоо авцаа одоо ингэдэг тэгдэг гэтэл энэ баруун монголчууд ч одоо дөрвөн ордын уусаатчтай тий уусаат уучраас одоо уранхаан торгууд нь загч нь өөлдүүд байна ерөнхийдөө хийж байгаа эдээ ундаанууд нь ижлэх юм шиг мөртлөө арга ажил нь өөр байгаа байхгүй жишээ нь одоо мөслөө 2 аяг сүртэй цаа ингээд 50 гот амтлахаар хамт нөр. Тий. Гаднаас нь аягаар норнод адилхан. Өнгийн норнод адилхан. Тий. Тухайн угсаатнуудын өөрийнх нь эзэд заншсан эдээ ундаа байгаа. Тэрийг нэг болгох одоо дулааны болсонд оруулах тэр зарчмууд өөр шүү дээ. Одоо жишээ нь сая одоо бүгд хийцтэй цай гэдэг өөр амт байгаа. Яагаад тухайн угсаатнуудын эзэд хэрэглэж байгаа ургамал биш та цайны хан одоо бүр ярил одоо юу юм бэ? Бүр уйларлаа тийм тэгээд энэ угсаатнуудад чи өөрснөө яаж Монгол хүн чинь дөрвөн уйлралдаа захирч амьд ижуудаар автан байхгүй. Тэгээд тэр одоо нутаг бүсийн тэр бүсийнх нь бас одоо ургамлын амт нөлөөлж газар зүүн байдлаас амт нь бол өөр байна. Ёс нь өөр байна. Сая жишээ нь одоо тэр зэрэг сүмийн загчин байна. Мөс сүмийн загчин хоёр газрын хоёр загчин байгаа ч тийм. Тэр хэдий ярьж байгаа үг аялгуу чал өөр байгаа. Тэгэхээр сум өөр баг өөр айд болгон өөрөө. Энэ бол энэ шүү дээ. Монгол угсаатны ч одоо эдэн ондож байгаа. Ирийн нэрээр эмийн нэрээр гарна гэхчээд тэр ирийн нэрээр ороод ирсэн айл гарахтаа тэр эмийн нэрээр гарна. Тэр им гэдэг нь ихнэр хүний одоо тэр хийсэн эдэн ондааны амт юу гарна дүрмээд гарч байсан. Тэрдээ ер нь ингээд нөгөө би энэ жил одоо ирлээ. Дараа жилийн баялаг болоод өгшөө хөгжүүлэх юм байна.
Тэгээд ер нь айр ял болохоор өөр идэг. Ер нь орол хүмүүс далаа шиг агуу их түүх. Тэгээд судлаад нас түүх баг. Тийм үү? Энийг бол одоо ингээд судлаад ингээд явах юм бол маш одоо түүх. Тэгээд энэ нэг юм нь бол энэ тэр идэ ундаг хүнд хүрэж байгаа сав хэрэглэл чухал. Сав хэрэглэл. Жишээ одоо сая тэр мөнгөн аяганд яагаад тэгээ сарах хийж өгд юм бэ гэж тайлбарлаж шүү дээ. Тэгээ одоо ингэж ёсол гэдэг эзэнт нь яадаг өөрөө бас ярьсан шүү дээ. Тэр чинь бол нарийн учраас манайхаа одоо иргэдэг хүн болго яагаад энэ хөрөндө мөнгөн мөглөөдөг байсан гэхлээр анги ингэж өгд юм бэ гэдэг чинь бас л хор ялгадаг энэ тэр ингэж тэр мөнгөн аяганд юм хийж өгнө гэж одоо өгч байгаа юм нь одоо хол хүний бие үйл шингэх бүтээгдэхүүн байна уу гэдэг нь тэр мөнгөн аяг нь тодорхойлол өгчдөг. Тэгээд нөгөө жишсэн аягнаас бид нар бас нэг эмчилгээ юм уу бид хэрэгтэй юм бас авдаг юм шиг. Доктор хүний биед хэрэгтэй эцсийн одоо бодгодлын илүүдлийг бол тэр одоо аягаараа тохируулах нь шүү дээ. Наазахын бүх зэвэг аяг тэр бүх тийм хамгаалт бол. Тэр юм бол тэр одоо энэ яг уцаатнуудын хоолундаа ингэж тэр бас хувцас их хүчээр гэрийн одоо тэр гизгтэйг үнсэн хувцас. Тэгэхээр энэ бас энэ Монгол үндэсний эдэ ундаа бол ерөөсө бүх ёс цаг явж байсан ба хүний жоочлох, хүндлэх, ундлах тэгээд үүнтэй хайрцаа энэ гэдэг бол ерөөсө хүний төр хөдөлгөөнөөр бүх юм илэрхийлдэг. Зан үйл. Өнөөдрийн арга хэмжээс би нэг зүйлийг бас хардлаа. Би одоо ганцаараа амтлах биш тий. Улс орны хүмүүс амтлах ч юм уу. Монголчууд өөрөө дотроо гэж юм. Яг энийг одоо яг энэ угсаатаар гоо ингэж байгаа 7 хоногтой нэг сардаа нэг удаа болоод иргэдээд ингээд байдаг тий. Энийг бас би бол бас миний нэг бас мөрөөдөл байгаа юм л та. Би бас одоо чигтээ бас энэ хавдрын залуу тохиолч энэ төстэйг ярьж илээ. Энэ ховд аймагт угсаатуудын хоолыг гадна. Баруун Монголын одоо угсаатнуудын хоолны газар баг 5 аймгийн том аялын том юм болохоор одоо ийшээ явж байгаа хүмүүс одоо баруун одоо бүс угсаатнуудын тэр хоолны газар ороод тэр загчмууд ямар нэг газар ороод сумаар явах хэрэггүй. Одоо загчмууд нь одоо ямар загч угсаат ямар одоо ингээд тэр нь олон биш. Тэгтээ яг ингээд нийшсэн сая одоо ингээд хөгтөрөөр тариагаар бид 13 хийгээл ингэдэг байсан бол нөгөө тийм тэгтэл тэр хөгтөрөөр чүл хийдэг байсан. Ятваа тэр чүлгээ зарчмуудын одоо тийм дутуу ингэж дутуу тийм сая ярьлаа шүү дээ. Тэгээд ингээд маш их одоо энийг ингээд бодлогоод ингээд хөгжүүлээд явах юм бол манайханд бол гадны одоо би цаамд янз бүрийн болоорох яг эрүүл цэвэр бүтээгдэхүүн биеийнхээ онцлогтой тохирсон богино хугацаанд өөрийнхөө алдсан илчлэг уургийг бүх зохиол үнэн бол задлаа байна л гэж. Би нэг зүйлийг бас танаас бас асуумаар санагдаж байна. Одоо би ингээд олон газар нутгаар явхад хүнсний аюулгүй байдаг гэж үгүй яриад байна. Гэхдээ яаж хүнсийг аюулгүй болох юм бол? Ер нь тавал гадны бүх улс орнууд таваас багш явсан байх. Ер нь Монголд бас энэ хэрэг бүрдэггүй байна. Ер нь энэ дээр та нэг гүйл гаргах байх. Ер нь бол манад хүнсний аюулгүй хууль байхгүй. Хууль байхгүй. Хүнсний тухай хууль гэж байгаа. Тэгээ хүнсний тухай хууль нь одоо шинжлэхдэх гал байж байна. Одоо тэнд нэмэлт өөрчлөлт одоо 5-6 удаа болсон. Тэгээ одоо ахаад ингээд орно. Тэгээ тэрнээс гадна одоо ингээд өөр юм би зүгээр ингээд халтын ингээд зарим ингээд харахад одоо чөлөөг боловтгаад байх юм байхгүй л та зүгээр. Ингээд татваас 90 мөнүүд ингээд харж байгаа. Тэр баяжуулах хүнсний хууль гаргаж болж байгаа юм чи. Яагаад аюулгүй байдлын тухай хуулийг гаргаж болдог юм бэ? Тэ. Дээрээс нь одоо ингээд хүүхдийн хоолны хууль гарчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг ард иргэдийн тэр хоолны хуулийг гаргаж болдог. Ард иргэдийн. Тэ. Олон нийтийн. Яагаад тэр одоо уурхад ажиллаж зориулсан хууль хоолных нь хууль нь гарч болдог. Тэ. Нэг юм заавал ингээд одоо хэсэгчилж гаргадаг юм. Хүүхд ирээд байж болно. Ирүүл савд өсч болно. Тэр ирүүл савд өсөхгүй одоо үүрэгт тэр өсгөлж ёстой. Гэтэл аав ээж нь ирүүл биш хоол идэв л яг үнэ. Тэгэхээр бүх нийтийн энэ хоолны аюулгүй байдлыг яасан ч одоо хоол үйлдвэрлэлийн тийм хуультай байна. Одоо чинь намайг хүүхдийн хувьд чинь
Малч одоо ингээд нийтээд ингээд нядлдаг. Нядлаад гарч ирэнгүүтээ тэр махчин 1-р зэрэг юм 2-р зэрэг 3-р зэрэг мах гэдэг 5 татсан. Тэнлэл зэрэг тий одоо 55 хаан тэгээд тэрий чинь хүнсэнд хэрэгэлдэг байсан байхгүй юу. Одоо өнөөдөр бол ингээд махал мэрэглийн гарч чана үний чи ялгаа бас байсан. Тэр социализм төрөлөөс одоо социализм гэдэг тэгэхээр манайс яг одоо юм хөгжсөн үед заримдаа социализм үеийн одоо хөвшүүлсэн тэр одоо арга барил дутагтаал байгаа. Одоо энэ яг үүндээ бол манай энэ хоол хүнсний одоо аюулгүй байдал алдагдчихсан шүү дээ. Байхгүй хуулгүй юм чинь одоо яаж байх вэ? Одоо хин тусдаа хотондоо байгаа малаа гаргаал зарж байна. Тэгвэл яг малын мэлгийн одоо байд юм уу гар үлэг чи хитэн дөгөлгөөл авчиж байгаа шүү дээ. Тэгээд социализм үед ч юм бол юм байсан байхгүй юу? Энэ бүсээс тэдний сарын тэдний хооронд мал нядалж болохгүй. Яагаад гэвэл багцсан хийсэн. Тариа хугацаа тариа хийсэн. Тэрнээс ингээд замч одоо нядалгаа хийхгүй гэдэг ингээд хоригддог. Ийм байсан. Одоо бол мэдхгүй ш одоо яг одоо нэг мах аваад хизээ тий одоо тий вакцин хийсэн баг тий одоо сарн гүйцэн хитэн цаас болох гол аваад тэгэл зарж байгааг мэдэх арга байхгүй байхгүй. Тэгэхээр бас тэр талдаа том хяналт муу байл гэж боддоо би. Ер нь одоо тэр дээр үе нэгдлийн үедээ тэр малаас гарч байгаа нь ер нь бол бодлогын хувьд ч тэр зөв байсан байгаа. Тэгээд бүх бүрэн ашигладаг байсан. Одоо баг тугал хариулдаг хүн чи туглаад хариулна. Чи үнээгээл хариул. Чи ядуугаад мал гэдэгтэй адилхан. Зоо техник малын хэмж аягүй байсан. Байгууч байсан. Тэг байсан. Хяналтыг тавьж ирсэн. Одоо энэ малын хэмжийг байрын цалингийн өгөөд өдөө сумдаар тавьчих юм бол ядаж нөгөө тэр системүүд нь л одоо байхгүй болчихлоо л да. Одоо тэр угаасаа өөрөө ингээд олон нутгаар явахаар хүмүүс нэхэд аваад. Одоо бид эдээ шийддэм шиг биднээс уг хадыг нэхэд. Тэгээд эндээс цаас юм мэдж байгаа. Эндээс болоод Монголын мах гадагшаа гарахгүй байдгийн болов уу гэж боддог. Мэдээ судалсан байгаа л да. Энэ мэдээс гоё мал айгүй гоё ургамал иддэг гоё гэж ярьдаг. Тэнгуутаа нөгөө аюулгүй байдлыг хараад үзээд нөгөө хардаг баг л та. Энэ малын чинь юм ч байхгүй. За энийг авах гоё нэ гэдэг чинь бас байж ийм хардлагатай бодол бас. Манай монголчууд ч хаан хүнс хэрэгэлдэг хүмүүс л те. Иддэг мал нь өөрөө энэ уул тал хэрээр яваад ургамлын өнгөтэй өөттэй те. Тэрийг одоо биендээ шингээдчихдэг. Тэр мадын махыг бид одоо идж байгаа шүү дээ. Азтай хүмүүс байхгүй. Цэвэр экологи. Харин энэ дээр манай одоо сүүлийн залуучууд бол хитгэхийн нэмэлт ламт оруулах чиглэл хийдэг байгаа. Тэгээ саагамжуулаад байгаа. Тэрнээс өөрөө доктор ихтэй өвчлөл бол их чанарыг болгоод байна. Тий, ягаад гэвэл тэжээний малын маханд хэрэгэлдэг. Хоолнд ламт оруулах нэгтээ зөвлөө шүү дээ. Галууруудаас тэрийг аваад одоо зөвлөг яг байрлаасаа махандаа битрийг шингээс малын махандаа аваад хийчихээ саагамжлал өчөж байгаа юм. Би энэс болоод бас юмны ам чанар одоо юу одоо өөрчлөгдөж байна. Үүнээс болоод бас хөгжлийн тоо экстенэ дотлоо бодож явдаг хүн байгаа. Тий. За баярлалаа. За тэгээд Монголынхаа үнчнийхээ хоолны соёлын өвийг тээж яваа гэж би хэлнэ. Монгол хоолны соёлыг зам талд дэлхийд бас таниулсан таны хувьд. Тэр Монгол хоолоо очиод амтлуулна гэдэг бол таны хувьд болон энэ үеийн бас асар их хөдөлмөр зүтгэл. Тийм учраас таньдаа бол Монголынхаа бүх тоогоос нараа бас бахархж байна. Өшөө илүү дэлхийд энэ Монгол хоолныхаа соёлыг түгээн таниулаарай. Монгол хоолныхаа соёлын өвийг тээж яваа бүх тээгчгүй гэж одоо багштайгаа. За баярлалаа. Баярлалаа. Дүүгийнхээ бас Монгол үндэс угсаатнуудынхаа ингэж сурчлан таниулж байгаа дүүдээ бас баярлалаа. Хүний өнөөдөр хийсэн одоо бүтээсэн энэ түүхийг бол өнөөдөр одоо хүлээн зөвшөөрөхгүй байлаач гэсэн хитэн үедээ тусдах явах ийм сайхан юм бүтээж байгаа дүүдээ болно шавьдаа баярлалаа. Асан сайхан жороо Монголын ард түмэн хуваалцсандаа талагч багштай тэгээд дараагийнхаа юунда за хүмүүстэй хэрэгтэй гэсэн сайхан хоолныхаа мэдээлэлээр дахин сайхан уулзъя. За баярлалаа. За баярлалаа. Баг ханд дамжилт хүсье. Бермуда 200cc 250cc энгийн мотортой
Чанартай хэрэглээний Cross 200cc, 250cc мотортой. Давуу тал сайн бэхэлгээтэй, хойд ачаатай, өвдөх гарны хамгаалттай, маш зөөлөн явдалтай. Хянах электрон дохио, ледтэй, хойд дугуй 190-19, урд дугуй 90-19-тэй. Угсрахад маш амархан, бараг бүх эд анги үйлдвэрээсээ угсраатай ирдэг. Хойд амаржина 2 төвшөнд өндөр намыг тааруулдаг. Оригинал сэлбэг хэрэгсэлтэй сэлбэг бүгдийг худалдаалж байна. Эргээд засвар үйлчлэгээний зардал хямдхан. Мотор хроопондоо 1 жилийн баталгаатай. Холбогдох дугаар 8079 8080 9911 1525 9976 69 69. Old Mongolia. Өнөө гүрнээс улбаа түүхтэй хөлөг баатрийн ёс жаягтай уламжлалт зоог. Хотайл хөлдөөгч 150 литрийн багтаамжтай 3 хоньны мах багтдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. Нүүдэлчин хөлдөөгч 100 литр багтаамжтай 2 хоньны мах багтдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. 32 инчийн зурагт 12 вольт 220 вольтод ажилладаг. Хатжуулсан шилнүүртэй тул шил хагарахгүй. Интернет, YouTube сувг орох боломжтой. Смарт зурагт 1 жилийн баталгаатай. Bermuda 200cc, 250cc энгийн мотортой. Чанартай хэрэглээний Cross 200cc, 250cc мотортой. Давуу тал сайн бэхэлгээтэй, хойд ачаатай, өвдөх гарны хамгаалттай, маш зөөлөн явдалтай. Хянах электрон дохио, ледтэй, хойд дугуй 190-19, урд дугуй 90-19-тэй. Угсрахад маш амархан, бараг бүх эд анги үйлдвэрээсээ угсраатай ирдэг. Хойд амаржина 2 төвшөнд өндөр намыг тааруулдаг. Оригинал сэлбэг хэрэгсэлтэй сэлбэг бүгдийг худалдаалж байна. Эргээд засвар үйлчлэгээний зардал хямдхан. Мотор хроопондоо 1 жилийн баталгаатай. Холбогдох дугаар 8079 8080 9911 1525 9976 69 69. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай Cormega бүх эмийн сангуудаар Cormega. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Байхад өдөр бүр амттай. Maxi Pro ашигтай бактери нь 100 жилийн түүхтэй олон улсын эрдэмтдийн судалгаа туршилтаар батлагдсан дэлхийд цор ганц антибиотик дэвсгэртэй бүтээгдэхүүн. Элэг цөс, нойр булчирхай, хотоодны шарх улайлт, хеликобактер, өтгөн хатгалт, батгшилтай хүмүүс хэрэглэнэ. Maxi Pro ашигтай бактерийг Монгол хүмүүр хэрэглэж үзээрэй. Тэгээд бүгдээрээ эрүүл байгаарай гэж чин сэтгэлээс хүсэж байна. Аз жаргалтай гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ Maxi Pro. Сайхан урдч гэнэ үү? Сайхан урдч. За. Уулзах олон бол харин тийм биш. Монгол тойрол обяст үндэсний яванда хоол зангаас гээд нэвтрүүлэг хийгээд яваад. Харин би чамайг ер нь бол юунаас хардаг. Нэвтрүүлэг үзээд хардаг. Сая хадлагийнхаа чанарсан мөнх харсан
тэгээд үйл цомдууд явж байгаа орж ирлээ. Өнөөдрийн үйл ажиллагаанд сайхан таарлаа. Их сайхан мэдээ зэмлэлтэй болж байгаа. Явсан баяр хүргэжтэй. Баярлалаа. Тэгээд Монголынхаа бас нэг хооцоо одоо үндэснийхээ хоолныхаа соёлыг бас хэлбэрүүлэхтэй энэ нэг одоо сурталчилсан хууль үүрэг үлдээх зорилготой бас болж байна гэдэг тийм ээ. Өнөөдрийн үйл ажиллагааны талаас нь танилцуулах. За өнөөдрийн үйл ажиллагааг болохоор одоо Ховд аймгаас олон жил мастер тоогооч төрөөг байж байгаа. Одоо 2 мастер тоогооч төрсөн. Тэгээд 2 мастрынхаа нэрмжит одоо цэцэгтэй агчдаар энэ тэмцээнийг өөрсдийнхөө нэрмжит болгож ивент гэж одоо ингэж явуулж байгаа нь бол маш онцлог байгаа. Тэгээд юунд бол энэ тэмцээний гол зорилго гэх юм бол одоо угсаатны хоолыг одоо дэлхийд сурталчлах зорилгоор бас угсаатны хоолн дээр маш их түлхүү анхаарч хүмүүсийг илүү олон оролцуулахыг одоо угсаатны хоолыг үүсэл гарал одоо дэрийг дэлгэрүүлэх гэж одоо олон хүмүүсийг урьдсан байгаа. Одоо тийм ч учраас маш олон хүмүүс одоо эдийн банны угсаатны эдийн банны төрлөөр оролцож байгаа. Ажил мэргэжлийн уралдаанд гэхэд 60 гаруй тоогооч оролцлоо. Одоо оролцож байгаа тоогооч нар бол ерөнхийдөө бас хөөрхөн сэтгэмжин сайхан нэмэгдсэн залуу хүмүүс бол нэлээд одоо сэтгэж байна. Тэгээд бас яг онцлог гэх юм бол ер нь одоо үзэсгэлэнгийн төрөл дээр одоо харахад одоо өөрөө харсан байлгүй. Айгүй гой юм харагдаж байгаа үстэй. Ер нь өмнөдийн жигүүрээр одоо яг үндэснийхээ хоолыг сайхан стандарт зөвшөөрж байгаа. Тэр залуу тоогооч нь баялаг болгож байгаа гэж харагдав. Баруун зүг жигүүртээ одоо яг тэр уламжлалаараа нөгөө нэрмдээ хүртэл одоо нэрээд ирсэн байна. Тэр ааруудаа хийгээд ирсэн байна. Монгол одоо яг тэр өөрөөсөө номсон дээл боцыг үнсчирээд яг тэр одоо нөгөө цай уухад Монголыг тэр хоёр байдаг. Бидний ямар байх вэ? Яцингээд яаж үнсгүйгээд ийм сайхан юмудаас болж байна. Ингээд нөгөө стервис опа тухман ямар байсан орчин цагт энийг яаж хөгжүүлж явж байгаа юм бэ гэдэг шиг энэ хоёрыг хослоос үйл ажиллагаа хийж байна. Харин яг хоёр мастаас амжилт хүсье тэгээд яг энэ нэрмжит нь бас ингээд хөнгө соёлыг дэлгэрүүлсэн олон хүнээс таниулсан юм сайхан болж байна. Харин одоо таны хувьд бол чинь хэдэн жил одоо ажиллаж байна. Би ч одоо тоогооч ингээд боход хэдэн настайгаас хэлжсэн тийм. Тэгээд бас удам дэлцэг болоод тань ээж аваад тоогооч Тий, манай ээж аав бол ер нь тоогооч биш малчин хүмүүс байсан. Тий, би тэгээд одоо худалдааны теолны салбарт би 40 жил ажилласнаас 32 жил тасралтгүй би тоогооч хийсэн. Яг одоо өөрийнхөө хоббигоор тоогооч болсон ихэд болов тэгээд сэтгэлийн өгдөл байж таа тоогооч хүн бол ерөөсөө хоолыг ганцхан ер нь бол ер нь сэтгэлээрээ л хийдэг гэж боддог. Ер нь ямарваа нэгэн ажиллах тийм ээ. Тэгээд би бол анх эхлээд айгуу сонин түүхтэй тэр тоогооч болсон түүх нь бол би нэг хуушураад нэг өглөө гэрээс өлөн эмнэлэг рүү гарчаад буцаж явахдаа нэг хуушур идэх гээд нэг дүүчнээс хуушур авч идэх гээд идэгсэн чинь надад тэр хуушур нь ерөөсөө олдохгүй байсан. Олдохгүй очрлоод нэг жижигхэн түүцэнд нэг хөгшөө настай хүн хуушур хийжсэн. Тэр хуушурнаас би авч идэх гээд авч идэж чадаагүй. Тэгээд би энэ хүн ингэж ийм настай ийм хүн ингэж хуушур хийгээд ингэж хүмүүст олдохгүй ингэж ойшруулж байгаа юм чи би яагаад чадахгүй гэж тэгэл би анх ихтэй хуушур хичгэлчихсэн. Тэр танд энэ амьдралын энэ одоо сайхан хөдөлмөрлөлт Монгол улсын мастер тоогооч болсон их гараа байж тийм харин би тэгэл анх хэрэндээ бас мэдээж маш олон 40 гаруй жил явхад хүн юу л их одоо цаад бэршээл зүтгэл одоо бас байх уу тий бас нэг өөрөө одоо бас таашаас нэг зочин болоод байгаа тийм зочин болгоод бас тоогийн газрыг ажиллах тий юмыг ажилуулна гэдэг бол бас амаргүй тэгээд ажлын байрыг бас хүмүүс гаргаж ухаан хоолны соёлыг бас дэлгэрүүлж явах бол бас нэлээд их хөдөлгөөн нийцсэн. Тэгээд тэр Ховд аймагт 21 жил үйл ажиллагаа явуулахдаа би анх хэлж
жижигхэн цайны газар авч ажилуулад би дараа нь 3 цайны газартай болоод би жил бүр 8-аас 12 хүнийг ажлын байраар хангаж ажилладаг байсан. Одоо тэр хөдөлмөр зүтгэгтэй маань үнэхээр Ховд аймгийн ард түмэн бол надад их өөр өгөөж өгсөн. Одоо тэгээд ингээд төрийн дээр чагнал олон медалаар одоо шагнахаас өсвөлээд ингээд одоо мастер тоогоош болтлоо. Би бодвол баг хүн ер нь хөдөлмөрөөрөө одоо өөхөө зүтгэсний хүчиндэл ер нь амжилтанд хүрдэг гэдгийг би баг харуулж ирсэн тийм. Тэгээд ерөөсөө тууштай. Би ерөөсөө хуушрал хийж гиснээс хойш би ерөөсөө 32 жилийн турш ерөөсөө нэг ч өдөр өөр юм хийж үзээгүй. Зөвхөн хоолоод байсан. Зайлшгүй амжилт хүсье. Баярлалаа. Энэ сайхан одоо бас ингэж таарч бас бэлгшээж байна. Монголынхаа үндэснийхээ энэ үйл хөдлөлийн сайхан хоолыг соёлыг түгээн дэврүүлж яваад нэг талархж байна. Монгол үндэснийхээ хоолны соёлын үг төвшил хийх шүү дээ. Мастер тоогоостой үе одоо тийм мод тоогоостой Монголын бүх тоогоостой энэ баярыг хамт хуваалцж явсан талархж байна. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Буянчгэр бол бас энэ Монголын тогоочтой холбоог тэргүүлээ явж байгаа. Тэр тундаа манай Ховд аймгийн Эрдэнэрийн сумын хараад ийм хүн бол бас Монгол улсын энэ тогоочдыг тэргүүлж байгаа гэдэг бол бас Ховдынханд бол бас маш их боломж байгаа шүү гэдгийг бол бас хэлхэн зүйтэй байхаар бүсэд бодтой өгнөрөөр амжилт гаргасны тань өндрөөр үнж Ховд аймгийн Эрдэнэ төлөвлөгчдийн хурлаас Ховд аймгийн хүндэт тэмдгээр шагнаваа. 25 оны 4 сарын 20-ны өдөр Иргэдийн урлын дарга Z2 засаг дарга ийм амар санаа гэсэн байна. За дараагийн хүн бол мастер тоогооч Б Цэцэгмаа. Тэтгэж дэлхийн талыг дайсан түмэн жилийн баатрын удамтай хамт төрийн Монгол минь үзээ хаан Чингис
эцэс түүхэн мөнхөрсөн хандун хайрхнаа шүтэж тахиж дээд хамаг Монголоо нэгтгэж тунхагласан хаант төрийн дээдсүүд минь Монголчууд их хаадуудын түүхэнд өнөөдөр бидний энэ одоо нэрмэл байна. Энийг ураахайчууд сэтгэж гаргасан байт юм байлаа. Одоо ууж байгаа ёсны хөтлөө. За одоо би ингээд ийшээ өргөд буцаагаад өгнө. Би амсахгүй. За. Тэгвэл дахиад амсна. За энэ нэг бидний нэг ёс гэдэг нь. Тэгэнгүүт би одоо дахиад ингэчээд дахиад шүн төсөж байгаа хүнд нь дахиад өгнө. За энэ юу хэлээд байна гэхээр өөрийнхөө ард түмний одоо эзэн бог Чингис хааны Исүхэ Баатар хортой архинд хордож өгчээс олон хаадууд байдаг. Тийм учраас энд мөнгөн бөгчд ингэж хорын шалгаж байна. За энэ одоо янз янзын шившчүүгүй юу гэдэг нөгөө гэрийн эзэнт намсуулаад сүлүүлээд за энэ одоо ямар ч бодсон байхгүй байна гэж хүртдэг. Ийм нөгөө нэг бидний нөгөө нэг юм чинь яваад байгаа шүү. Тийм өрөөсөө ийм заншилттай. Энэ нь одоо яг алт Монгол хоёрыг ярьтаар алт нь үнд идэх гэдэг. Яг нь хүнсний хэрэглээний зүйлийг мөнгө голддог. Яг мөнгө бол хостой зүйл авсан бол өнгө нь өөрч. Энэ одоо хүний би аюултай байдаг зүйлээс дээр үед яг хүн мөнгөн аяганд юм идчихдэг байсан бай. Одоо энэ цагт ч мөнгө аяганд хүн юм идчих байсан. Тийм учраас хүмүүс нөгөө хор багтаа бүтээгдэхүүн иддэг байсан. Одоо болохоор яаж яана одоо харин бүр одоо гайгүй айлууд гэрийн эзэн таавал мөнгө аяганд манай уулд өгсөн. Манай уулд бол 90 насны гүйцэд ирэх юм бол одоо энэ мөнгө аяганд юм уу. Тэгэхээр би одоо багаасаа одоо ингээд манай аав надад мөнгө аяг бэлдээд өгсөн. Яг үгүй амны хийшдэг. Амны тийм учраас тэр өөрөө гэсэн аягтай байсан. Тэг гэрийн эзний аяг нь хүүхд хоол иддэг. Яагаад хүүхд гэрийн эзний аяг хоол иддэг вэ? Гэрийн эзэн нас өндөр учраас хоолндоо нэмэлт дамт оруулах байрны гаралтай бүтээгдэхүүний хоолноо хийж иддэг байсан баггүй юу? Тэгэхээр тэр эзний үлдэгдэл тэр аяганд үлдсэн байж магадгүйгээр хүүхдүүд идүүлдэг байсан. Тийм учраас гэрийн эзний аяг гэдэг тустай. Тэгээ мөнгө аяг зэсэн би бас учиртай байх юм тийм. Учиртай. Тэгээд нөгөө хуулиас болоод хүний биед одоо дутагддаг дэвсвэйгээ тэмдэглэж авдаг.